Би ч чөтөрийн тэр клипний зураг авчиж уйлж дуусглаа шүү дээ. Бүгдээрээ аав ээж дээрээ дургуур байдаг гэдэг. За одоо шинэ гарч байгаа манай аав ээжийн тухай дуу байгаа. Тэгээд Үрэн ялхаараа гэдэг нэртэй. Тийм. Ээж аавын сэтгэл нар шиг дулаахан элбрэл харин хязгааргүй миний төлөө үргэж зовсон мөнхийн та хоёртоо үрэн ялхаараа гэдэг тухай тий. Тэгээд энэ дуу бол одоо би зүгээр ээж аавгаа алдаад их удаж байна. Тэгээд магадгүй нөгөө аав ээж хоёртоо зориулж хийх ёстой байсан юм цаг хугацаараа өөрөө хүрээд ирж байгаа болов уу гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд байхгүйний зовлон ч аягүй хэцүү. Тэгээд байгаа дээр нь хайрлаж явахгүй болохгүй гэдэг үндснээр бас дотроо энэ дог бодож байгаа. Тэгээд дуулахад маш гоё байсан. Тийм. Таны гэр бүлийн үнцэн аав ээж гэж одоо ямар хүмүүс юм бэ? Одоо ингээд байхгүй ч гэсэндээ тий танд ингээд аав ээж гэждэг, адилтгадаг зүйл гэж бас байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд ер нь бол би тэгж л боддоо шүү дээ. Аав ээжийн гараас гараад хүн амьдрал зохиод ихлээр эхнэрийнхээ хамаг юунд л одоо анхаарал халамж хайрын дунд өсдөг. Тэгээд айддаг хүн гэхээсээ илүү бас нэг арай өөр хайраар хайрлуулад амьдрдаг л гэж ойлгохтой шүү дээ. Аав ээжийн хайрыг гүйцэх хайр энэ хороо дэлхийд дээр өвснөөс ирээд жолдохгүй бах тий. Тэгээд маш олон сэдв байгаа шүү дээ. Тэрнээс бас ягаад аав ээжийн тухай дуу хий гэж. Тэгээд ямар ч цаг үед дуу болж шүү дээ. Бас яг ягаад одоо өмнө нь бас гэж байна. Тий. Ер нь бол цаг хугацаа одоо болцсон бид нар өөрсдөө аав ээж нар болсон болохоор одоо л бид нар яг нэг нэг хэлгээд аав ээж гэдэг чинь ямар үнцэнтэй вэ? Ямар хайр хүрм хүмүүс вэ? Энэ хүмүүс чи явчихлаараа буцаад ирдгүүн байна те. Тэр хаалгаар дахиад ороод ирдгүүн байна гэдэг яг л одоо л өөрсдөө аав ээж болчоод ойлгож байгаа үндсэн дээрээс нь одоо аав ээжүүдийгээ байгаа дээр нь мөнхлөөд цугтаа зураг авахуулаад нэг өдрийг цугтаа өнгөрүүлээд гээд ийм маягаар бид нар авахулсан. Тэгээд яг цаг хугацаа нь одоо л болсон юм шиг байгаа. Тэгээд хайрлах энерги гэдэг юмыг мэдж авсан цаг хугацаанд энэ дуу гарч байгаа болов гэж бодож байна тий. Одоо бас пенүүдтэй болон одоо өөрөөсөө дүү хүмүүстэй хандаад аав ээжээ тий яаж хайрлаж хүндэлж явах хэвээр талаар бас тэгээд хорвоо дэлхий дээр энэ хүмүүс чинь одоо нэг ийм үг би сүүлд уншсан. Ээж гэдэг бол чамтай зүрхээ цохилохыг дотроосоо мэдэрсэн эцсийн бөгөөд эхний хүн. Чамаа голомтоос таслаад гарахад чинь эхний бөгөөд эцсийн удаа хамгийн сайнаар өрөөж гисэн хүн чинь аав байдаг юм а гэж хэлж ирсэн. Тэгээд энэ бол хүний амьдрал дүүнэртэй та нартаа хандаж хэлэхэд нэг л өглөө босоод ирэхэд аав чинь ээжийн хорвоогийн мөнхсийг үзүүлчихдэг юм а. Тэгээд байгаа дээр нь хайрлах хэрэгтэй, санааг нь битгий зовоогоорой. Тэгээд ирж байгаа цаг хугацаа болгондоо ядч ээжтэй буруу үйл хийгээд нэг зодуулчихж байгаарай, аавдаа нэг бангийг авчиж байгаарай, хатуу үг нь авчиж байгаарай. Тэгээд үгийн дагаад урт удаан наслууж хажууд нь хайрлаж энержл яваарай. Тэгээд шуу буцхын тоолоор тэр үн чинь нэг нас нэмж байгаа. Бид нар ч гэсэн тэрүүгээр ээж аваасаа холдож байгаа. Тэгээд аз жаргалтай урт удаан аав ээжтэйгээ амьдраарай л гэж хүсье дээ. За баярлаа.